Сайн байцгаана уу? Нийслэлийн соёл урлагийн газар Улаанбаатар хотын музейгээс хотын түүхийг 2 минутад танин мэдхийн цовруул бичлэгүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар Монголын сүүлчийн хааны орднуудын товч түүхийг тайлбарлах болно. 20 дугаар зууны ихэнх үед нийслэл хүрээнд Монголын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавзандам хотын Шар, Ногоон, Цагаан, Хүрэн гэсэн 4 ордон байв. Эдгээрээс Шар ордон нь төрийн ордон бүхий цогцлбор байжээ. Шар ордонд 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж 8 дугаар богд Жавзандам хотыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Эзэн хаанаар өргөмжлөх төрийн их ёслол болжээ. 1937 онд Шар ордныг олон нийтийн мөрөглийн газар байхыг хоригдж удалгүй нураажээ. Тус ордон нь одоогийн 4-р дэлгүүрийн өмнөх 4 замын уулзварт байжээ. Цагаан ордон буюу Гунгай Дажидлын сүмийг 1837-оос 1840 онд 5 дугаар богд Жавзандам хотогт зориулан барьжээ. 1-р цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд байсан уг сүмийг 1937 онд олон нийтийн мөрөглийн газар байхыг хоригдж буулгажээ. Богд хааны орднуудаас цогцлбор хэлбэрээр хадгалагдан үлдсэн цор ганц ордон бол Ногоон ордон буюу бэлгийг хөгжүүлэн бадруулагч сүм юм. Тус ордныг 8 дугаар богд Жавзандам хотогт зориулан 1893-аас 1903 онд Туул голын хойд хэсэгт барьжээ. 1905 онд Ногоон ордны хашаанд Оросын 2 дугаар Николай хааны бэлгэлсэн зураг төслөөр Европ хийцийн 2 давхар цагаан барилга барьсан нь богдын өвлийн ордон хэмээн нэрлэгджээ. Богд хааны Ногоон ордонд 1926-аас 1954 он хүртэл улсын төв музей байрлаж байжээ. Богдын хүрэн ордон буюу Хайстай лаврыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхэнд 8-р богд Жавзандамд зориулан байгуулжээ. Өдгөө тус зуны ордны цогцлбороос Хайстай лаврын хэмээх 2 давхар барилга, богдын номын сан байсан байшин, ордны галтгой байсан байшин, богдын цагаан хоолны газар байсан байшин гэсэн 4 барилга хадгалагдсан үлдсэн.